Бомбей ятамзуу гэдэг хүний 5 дахь хүн сосор гэдэг хүн байна. Тэгээ би чи харахад ээж аваа гадаар өсөөд морио унаад хурдны хамарыг унаад наадамд уралдаад улсын наадамд айрыг төрөө аваад ингэж байсан хүн байгаа. Тэгээ моринд их сонирхолтой морь хүндэг. Моринд харахад тийм хөвгд байлаа. Тэгээ би бол яг өрнөндөө сургуульд амжсан. Сургуульд амжаад 10 төгсөөд анагаахын дунд төгсөөд тэгээ Төв аймгийн эрүүл мэндийн газар ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан. 5 хүүхдийг төрөө 5 хүүхэд төрөөсөн. 5 хүүхдийн одоо дээд тал нэмч байна. Нэгтлэн бодох 2 байна. Холбооны мэргэжлийн 1 байна. Тэгээ хүүхдүүд маань зарим нь мэргэжлээр ажиллаж байна. Зарим нь одоо яг хувийн амьдралаар амьдарч байна да. Бизнес гэдэг. Манай ажаач одоо овоо нингэрийн хүн. Овоо нингэр яг төрсөн өрөөгөр. Тэгээ гомб гэдэг хүний урд хүн, баг хүн. Дээрээ 2 ахтай хамгийн том ах нь лам. Тэрний дундх нь болохтой бизнес хүн байж одоо бол 8 хэдэн хүн байлаа. Тэгээ тийм 2 сайхан ахтай. Тэгээ өөрөө болохтой одоо айлын баг нэлээ эрхтэй хүн. Тийм хүн байлаа да одоо тэгээ манай ээжтэй гэрлээд одоо 8 хүүхэдтэй болоод 8 хүүхэдтэй бүгдийг нэрүүлэн сайхан өсгөөд морь уяад адуу малаа өсгөөд хонь малаа өсгөөд ингэсэн тэгээ адуу малыг бол манай дээр аваа гахавдаа зүүнтэйгээс ганц харвал тэндээс адуу авчиж өгчээсэн. Тэгээ манай ер нь одоо яг удмын адуу бол ганц сар жигтэй байх. Тэгээ хонь малыг бол бас манай тэр дунд авгах бол бас авчиж өгдөг. Тэгээ малыг одоо их сайхан өсгөдөг. Манай ээж аваа их ажилласан улсууд байсан. Тэгээ их малтай болсон. Ер нь мал руу хонь мал ихтэй юм байж байгаа. Нэгдэл ороход 500 хонь нэгдэлд өгчээсэн. Тэгээ дотоод ангирийн хормоогоор ачаад манай ээж чинь тэгэл хоньоо тоолол өгчээсэн да нэгдэлд. Манай аав чинь 2 дайнд орсон. 39 оны дайнд орсон. 45 оны дайнд орсон. Одоо тэр дандар мандартай чинь цуг явж ирсэн гэж байна. Тэгээ тэр дивизийн Мотора гэдэг ороод хөгжимчин байсан. Хөгжим үлээдэг хүн байсан. 56 он, 58 онд улсын баяр наадамд 2 морь харигдуулсан байдаг. Хоёулынгийн 5 онж харигдчихсэн үү? Би нэг нь унж харигдуулсан. Тэгээ 56 оны морийг унж. Тэг хөрөн халзан морийг унж харигдсан. 58 оных нь. Тий. Тэгээ тэр хөрөн халзан морийг унаад харигдахад одоо нөгөө номер тараад байсан. Цэргүүд ягсаагаад. Тэгээд нөгөө номер тараахад чинь жагсаачаа номер тараахад надад номер өгсөн цэргийн нэг дарга би чинь жоохон байсан одоо даргал хүн байсан баг. Энэ мөн сайхан дуу юм да дааж тарга юм. Гээд ингэжсэн байхгүй юу.
Тэгээд над номер өгөөл иргэсэн. Тэгээд май тэр хүрээ халдаж чинь тонгоогоо толгоо хөлийг хооронд тэгээд явчихдаг. Тийм адуу байсан. Тэгээд тэрэнд тааруулж жолоогийн сулуурлал өгтөө тэгээд тонгоогоо явчихдаг. Тийм адуу байсан. Тэгээд хоёр таарч би улсын наадамд стадионд очиж бай шавнлаа авч стадионд орж илээ. 그래서 또 처음은 дараага өгч ирсэн үү? Гэхдээ одоо тэгэхээр хэн дарга өгч ирсэн мэдтгүй шүү. Самбуу дарга маргал байсан баг. Тийм л баг. Би тэрийг одоо сайн мэдтгүй шүү. Нэх гой нөмрлөөл нүүр харын угаачхал аваад авчихсан санагддаг. Уралдааныхаа явцыг юм та хэр санддаг вэ? Модныхаа юу? Тий? Ер нь одоо жирэл ажил хийгээд авчих байдаг байсан. Би ч хүүхдээс болохоо мэдэхгүй. Тэгээд тэр цэргийн дараад их айхсан мод тэндэг хүн байсан баг. Тэгээ манай ажиж манай энэ морь их хурдан байгаа шүү энэ тэр гэж хэлж байгаагүй. Тэгээд одоо жирэл давхидаг морь одоо улсын наадамд бид нар уралдаж хэлж бодож байсан гэсэн чинь тийм хорд хатуул байсан байлээ. Тэгээ одоо атуу манай хаас улсад давхиж байсан. Гэхдээ нэг соёолон бар үрээ бол ерөөсө 70 хадуураад тэгээд 70 дахиж авруулаад замд тэгээд нэг хэдий 21 дэрсэн билүү дээ. Тэгж ижээс. Тэгээд тэр морийг манай ажаа тэгээд наадам дээрээс тэгээд хойшин зарж исэн санагддаг. Зарж чийсэн. Тэгээд хурдаад майд байсан. Би Төв аймгийн Баянцгаан сумын малчин Гонгорын Ламсран гэдэг хүн байна оо. Тэгээд одоо 7 дугаар анги төгсөөд намын ураа эвлийн илгээлтээр хөдөө гарч малчин болсон. Манай аав 1970 онд улсын авраг малчин болсон Гонгор гэж хүн байлаа. Тэг яг аавынхаа саналаар таавгаа дагаж хөдөө гарч малчин болоод тэгээд ер нь насаараа гихчээр л малж 6 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн. Тэгээ өнөөдөр бас одоо нэг хүү маань Монголын радио телевизийн Алтан унганы эзэн болсон. Энийг бүхнийг хараад одоо ихийн сэтгэлээр Монгол хүн гэдэг чинь одоо энэ сайхан уужим тэнгэр талдаа малынхаа эдээ буйныг ингээд ашиглаад айрыг цагаагаа аривжуулаад малынхаа үр шимээр
ингээд сайхан амьдарч байгаадаа бахархалтай байна. Манай хүн одоо Баянцгон сумын Ядан зөвийн дөржгээд одоо бас морих үйдэг сумын алдарч уяач байсан. Аав нь Ядан зөв гэдэг хүн бол бас л их амгалан тайван төрхтэй, ер нь үр хөвгтэй ухааны цар хүрээгээр сайхан хүмүүс үүссэн. За миний дүү одоо аавынхаа үнтэйсэн тэр сайхан дунд хамгатай адууг одоо ийм бүр олон болгоод, хурдан болгоод, алт унганы эзэн болоод ингэж явж байгаад дүүдээ маш их баярлжээ. Тэгээ одоо өшөө өр хүүхдүүдтэй одоо энийг удам шүүлж залгуулж явах байхаа. Яваасаа гэж бодож байна. Тэгээд одоо миний дүү
Өшөө одоо хордоо сайхан удмын адуу болгож өсгөн үйлжүүлээрэй л гэж дүүдээ захий да. Энэ бол одоо миний тэр авгах миний эцгийн үүсгэн байгуулсан дунд тавмахтай адууны үүсвэр. Энэ адуу бол одоо ингээ өсөж үржээд үр хөвгтүүдэд нь тараад ингээд одоо миний дүүгийн 2 хүү одоо атууны эзэн болж байна. Миний хүү болохдоор одоо морь уяад одоо хар азарга нь бол одоо нийлээ хурдан байлаа. Ер нь адуунууд нь бас их хурдан байдаг. Тэр адуунууд удам гэж би бол боддог. Тэгэхээр миний эцгийн тэр дом тамхтай адуу бол одоо үрийн үедээ одоо өсөж үржиж яах ёстой юм байна. Ингэх ёстой юм байна. Энэ бол зөв замаар явж байна л гэж би ойлгодог. Наадмын морь унсан хүүхэд бол ер нь нэлээд цог золбоотой сэргэлэн ахвалчтай хүүхдэл сайн болдгийн болов гэж би бас боддгийн. Би чинь бас нэг 6 жил наадмын морь унсан. Манай аавын ах Төвдөн гэдэг хүн байсан. Тэгээд нөгөө хүн бол морныхаа ажлыг дандаа өөрөө цуг явж хийн, морны ажил хийн, уйжгоо морноос илүү морьтой байсан. Тэгээд дархан нэг суманд бол дархан нэг айрхтай байдаг байсан. Бидний сайн сайхан яваачин энэ багаасаа морь унж ерөнхийдөө хүний самба хатуужил дэвчээрийг шалгасан наадмын морьны хүүхэд бол бас нэлээд ахвалжтай. Морьч нь одоо унаа үзэж морь болно. Ажил хийж хүн болно гэдэг бол үний юм байгаа. Ямар ч мэрэгжил мэдлэггүй байсан гэсэн хүн хаач очиод өглөөнөөс орой хүртэл малчин хүн ажиллахад бол тэсвэр дэвчээр нь төв хүнтэй адилгүй байдаг байхгүй юу. За тэгэл амьдралаас л янз янзын ухааныг суралцаж ингэж л амьдарч байна дөө. Нөгөө тэнгэр сайхан талдаа ихчээр сайхан баяр баясгалантай бас ингэж ийм аз завшаан олцсонд баяртай суунда гэж. Манай ер нь эхлээд 10 тамхтай байсан. Тэгээ 10 тамхтай байсан чинь манай дээр авгах дунд тамхтай болгосон. Тэг яагаад дунд тамхтай болгосон гэдгийг би жоохон байсан бол яг нарийн үчиг мэдэхгүй юм аа.
몽궁 사랑의 나고를 울드세노 그나이도 애기면 너럭손사서도 댕그르트 달브르 생아이도 에름기 후digin 도르거나 가뜨르트 탐가 생아이도 애가 사바차노 엔토른 속도성아 노틴성 어떤 아한 도스 이렇게 뭐야치 타보히한 엔누드링 항암을 하튼 맨데가 터멘트치리야 부암갱아 마인상한 소맹할 떨어야 자튼 오늘의 일생아 너르진 섰던 시해만 어떠 메달등 나왔던 것도 이후 알비어서를 힐힐 빌린 못하더만 몽운태 저릭증 후 실증 어흥 잡증 노동 나라에만 어떠 더 어떻게 이렇게 또 더도 내도듯이 가도금 더 도스가르도 도스가르상상 호르밍 울다지도만 어떠 봤어 나후생 일상은 빌릭상은 өдөр хорон цуглаадгаа байлээ. За өнөөдөр миний золны алтан номын даатга наадам дөрвөлдсөн ирсэн нутгийн олон ахан дуус мөн ирж байгаа оюун ачаадууд мөрчд иргэдээ бүгдөөрэнд нь энэ өдрийн албан мэндийг хүргээд ойсон мөрөнд ордон онсон хүүхдэн совоо мөрөлн ордон байгуулт бай гэж өгөөд төшөөчээ. За ингээд та бүхэндээ зөрүүлээд цэцэн хааны хордон хөлгөө тэмээх сайхан айдооны мэдчилгээг өргөн барья. Навчин хайрчихээ солибэн нар сарн самсаага брэлэн 소도던 시그 토스노성 홀잔 zorhadır 승머르드 zorçırgede 그나르데 덕치기 찌찌그 잘도 그나 덤보는 노마그나 지르네 호르성얼렁 호르시그 흥근이 호르등어머르딩 회살큰 흑어덕드너 험더 대샤가 헐렁 설렁 허능 모르는데 달렁 다싱귀들시기 채채 숙소르 답의 살득시기 다스르 저르게네 서른의 덕치가 어르다 흥으로 살릭하거든 아마가나 지르네 호르선
олон хууршиг хөнгөнэ хурдан мөрдий хүй салхин хөгдөгдөнө 생 토스토송 홀증 흔들게 그버더서 조드런 에스글릉 다가시 수르테 야르살 해질구이 흐르던 후대 차흐지르길래 와인타가리 흐르던 후대고 사춘단다 박은아지르네 후르상얼렁 호르시게 궁그네 후르당아 머르데 회 살킨 그거덕드나 За та бүхэндээ зориулаад адууныхаа ерөөлийг хэлж сонирдуулъя. Зээ таван гүшүү малынхаа хиймэр боллоо дүүхэлцэн таван тэвийн хөрсөн дээр хумбан туураараа бөмбөрцөн төрийнхөн алтан сүлдэндээ эзэнтэйгээ заларсан дахил олон сүргээсээ дасарч үлдээд үрдсэн тал нутгийн Монголын унаа боллоо дүүхэлцэн адуун сүргэн өрөөё. Зээ амгаа хазаар зуужил авирашин номхорсон арслан дөррөө дайвилзуул ярилжаасуман хаттирсан алдалтын жороомын усан дэлмэн бөмбөрсөн айраг сайхан ундаагаар ард түмнээ зингүүлсэн адуун олон сүргээ алдалтынхаа цэнхэр хатган дээрээс айлтган барьж хүндэтгэн өрөөё. Зээ Эзэнбаатар Чингисийн 92 загалаас ахуулаад эрхэл тоглосон шаргууд гээд эзэнт гүрнээ байгуулсан эрэлгийн хавьяатай жанжинны унаа болоо дүүгэлсэн Монгол эр хүний чимэг морин эрдэнэвлээ. Малдар эрдэн толгой тэ морин эрдэн дундаасаа богун шинжин бүрдсэн булчин ширмсэн тав байсан хурдан шинжин бүрдсэн сувдан хөлсөн бөнжгөлсөн халахын сайхан хурдуудаас авч зармын дурдахын боол алдар цуутай 10 хээр авраг хээр элбэг хээр идэр хээр монгол хээр сүлэн хээр суман хээр сүрэн хорын хээр сандай живийн хээр олон хурдны их онон манлан авраг хээрээ богун халуун гой халуун буурлын юм пүрүүжвийн буцгай хурдан хөлгүүдвээ данзан ямын хүрэн даваа хүүгийн цавдар галын хүрэн гарамживийн гар Ганбаатарын хүрэн халзан халахтаяараа алдартай хандаржийн хонгор халзан шигшмэл урдны төрүү шийдрийн зэрдгээд 200-аа холбож хурдалсан нарлаг Монгол орныхоо наадмын жидээр дахилсан алтан төрийн ажинаа алдар чаргаас ихсүүлээд суунаг ногоон талдаа сумын зэвшиг хурдалсан сум аймаг улсынхаа наадам суран жолоо өргүүлсэн халахын сайхан хурдуудаа зээ одоо төвгөл уул хатандаан улддаггүй уртын замдаан эцэддэггүй усархаж өлөрхөж ядардаггүй унсан эзнээ явглаагүй унаа сайхан мөрдөөс аавын хүүгийн унаа агт сайхан хүлгүүдээс авч зармын дурдахын боол амаргийн болзоо саатайгүй ардын дууны зандан шоо агсан болоо жороод ар хөвчийн унаг шүү намрын шөндөө сойлогтой нарийн сайхан хээрээ жаргалтай асуудыг учруулсан жаахан ширгийн шогшоо эрдүү сайхан хэтэрсэн эрдэн засгийн унгаа халахын талдаа сайварлсан хардл вэсийн унаг гэдэл хадтай газар гантай юм шиг харанхуй шин дэнлүүтэй юм шиг хайрт хоёрыг учруулсан хангал зэрд гэдэл дуу хуурандаа мөнгөрн домог болон яригдсан сүүдэрхэн газрын ногоон дээр шүүдэр гიშгэ тонгоцсон сүүлдэлэн сагсалцаа сүр гарган янцгаасан айраг сайхан ундаагаар ард түмнээ цэнгүүлсэн адуун олон сүргээ алдалтынхаа цэнгэр хатган дээрээс айлтган барьж хүндэтгэн өрөөлөө айл өхний уян дээр ажинаа хүлгэн нонголдож босоо төрсөн ногнууд дөрөвдний хурдлаж айраг сайхан ундаа минь агар дүүрэн цэлэлзэж адуун олон сүрэг минь алтанхын шаргал талдаа алтранхан налайж байхын ачтын бэлэгтэй өрөөлийг айлтган барьж хүндэтгэн өрөөлөө эр хүрээ намрын уулнаа бугын өрөмтхийг сонсоорой намайг ухаачихыг үзэх гэж ижимэн тааварт наслаарай манцүйтэй байхтан ирж таныг ганцхан удаа жаргаасан магадгүй түүнээс хойш дандан зоосон ганцхан намайг гэж ижимэн та газар дээр хичнээн өвдөстэй төрсөн юм бэ баривчийг минь эсгэж хурмын өмсгөл чимэглэж балчраас минь өдийг хүртэл ойдолчин явлаа
Одож манлын хуйлгаан юм байдгүй гэлтэй. Орой дээрээс минь шагдаж тонгойж дэрэн дээр минь бүлээрч хонох болгонд дэлхийн хамгийн сайн эмч та байлаа. Айгай өвдөж ичгэж ятсан намайг аргацсанда алиалагч болж өмнө минь эргэлцэн аавсыг бичих гэж бодолд суугад минь алдаатай байхад улаан сайн онц тавьдаг багшим. Цаг оройтсон бол зооноос эргэж ирэхэд цагдаа үүдний манааж сар нарны ээлжгүй тогооч сангийн бойрт маань үнсэн ламаа. Сайхан залуу аавынхан тэргүүнд бурал орсныг анх үзээд саваагүй томоогүй хүүхэд насаа тэр жилийн шувуудтай хамт буцаасан. Санчгантд нэмэгдэх мөнгөн сорны тоолонгоор жаргаандаа тэгүүлэхэд санаагаар данч болохгүй явнаваа. Бүүэд хонгорж индүү мэдээж олонч бүдгхэн гардаг зураг шиг санаатай хийдэг алдаа шиг бүхий л орчлонд харин ээжийн ач гэж дуулддаг. Бүгдийнх нь аав ямар миний аав шиг штэ. Амттан золон хоёр арбал өрүүлдэг мүйжим нь айлын тавгнаас чихэр хуурал чараа болгоно. Аав минь тэхгүй алаг чулуу хээрээс хормойлж хүдэн зүслүүлэн алсын зам уулсын нэр тогтоолгож ухаан юм. Эдрет мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж эмээл дээрээ соёмтой унган хүлгийн дөрөөнд анхаарахад хүүхэд сансарт нисэх юм шиг санаж ээж нар цацлаан өргөж гүйлдэг. Сайхалт ороод ирэх юм шиг санаж аав нар духан дээр ганцнаралдаг. Тийм ээ. Ямар сайхан гоё мөч вэ? За бүгдээрээ сайхан халуун алгадаш. Ядамжавын дорж гонгорын ламсран хоёр маань Баян цагаан сумынхан өрнөх амьдрал нэгдэлд адуучин хончноор ажиллаж энэ сайхан 6 хүүхдийг өсгөж хүмүүжүүлж өдий зэрэгт хүргээд одоо ингээд өр хүүхдүүдийнхэн зүгээс ээжтэй хүндэтгэл үзүүлж байгаа юм байна. Нутгийн зон олон ахын дүүсээрээ бүгдээрээ сайхан ламсран ихчтэй эрүүл их саруул сайхан урт удаан наслахыг хүсэн өрөөё. Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээрт бид авгалсан болохоор хамбуурд орчлонд хайртай ээжтэй аавда хайртай шүү та хоёрыгоо үдий зэрэгт биднийг өсгөж хүмүүжүүлсэн сайн сайхан өсгөж хүмүүжүүлсэн аав ээжтэй хайртай шүү гэж хүүхдүүд нь хэлж байна. Бүгдээрээ сайхан ээжтэйгээ зураг дараалцгааж энэ хүү сайхан сумын алдар туяач мянган малчин алтан унганы эзэн доржийн содном шах маань одоо ийхүү найран дээр наадам дээр ахан дүүстэйгээ нэлж ээжидээ хүндэтгэл үзүүлж байгаа. Энэ сайхан баяр түмүчийг бид хуваалцж байна. Содном шахын маань хайртай ээж онгорын ламсран ихч маань одоо хүүтэй бас хүндэтгэл үзүүлж байна. Ихнэ болосоо ээжийн төрөд нагцнаарны хүндэтгийн ихнэ болосоо аавын төрөм авганаарны Сапан төрөд гүндэрэ сан сайхан яваарай саннан дурсан толгоочоор сайхан анжингарай. За сайн байцгаана уу. Намрын ихэнх сарын шинийн 9-ний энэ сайхан бэлэгтэй өдөр 3 турвагийн малчин, мянгат малчин сумын алдар туяач сайхан дүү маань өнөөдөр Монголын ардад төлөвсөж зарладаг алтан унганы эзэн болж нутгийн зон олон ах дүү та биднийг өрн залж найр наадмыг хоцлуулсан сайхан өдөр болж байна. Ингээ хоёр сайхан дүү маань баг наснаасаа эхэлж адуу малдан дээр аав ээжтэйгээ цугуусаж өнөөдрийг ботлон нутаг орондоо үлгэрч болж байгаа энэ хоёр сайхан залуу. За 3-4 баг бол алдартай хурдан хүлгүүд илүү нугламж сайхан хонь
хүч сайхан бөхчүүдээр Монгол улстай алдартай сайхан нутгаа энэ сайхан нутгаа төрж гарсан олон алдартангууд байдаг юм аа. Ингээд хоёр сайхан дүүхээ цаашдынх нь одоо ажил амьдралд илүү сайн сайхныг хүсэн өрөөж аймгийн авраг, улсын авраг гэдэг эрхэм сайхан цолон төрөөрэй гэж өрөөгөөд одоо медалга энэ сайхан хоёр морь дурсан зүйлийг гардуулъя. Тэгээ улсын авраг болж бид бүхнийгээ ахин цуглуулж энэ сайхан найр наадмаа үргэлжлүүлэн явахын өдөртэй өрөөдийг багийн олон хүмүүнийхээ өмнөөс өргөн төсөлж байна. Гин сайхан буурд өвгний ачцээ нарн адуу мал өсгөж ард олондоо ийм сайхан баяртай баяр жаргалтай ийм өдрийг тэмдэглэж алтан төлийнхөө наадмыг тэмдэглэж байгаа баярлж наагц сайхан өчүүхэн зүйлийг дүүдээ хэлүүлье. Би садном ишин аав ишин байна. Ингээд миний дүү одоо алтан онгоны эзэн болж өнөөдөр ах トゥ төрөл садан найз нөхдөд цуглуулж сайхан энэ алтан онгоныхаа яслыг тэмдэглэж нэр төвтэй адуу малаа малж өсгснийгөө мэдэгдүүлж ингэж байгаад нь элчин туйлыг хоёулж байна. За ингээд миний аав минь үүсгэсэн дон томхтой адуу үеийн үедээ өсгөн дэлгэрэх болтугай. Дөнгөж тарсан зэлэрний элхийн тандан модлод ши дэлгэрж нэгсэн ачнарми сатан төрөд бүндэрэ сан захын саннан дурсан толгоон цаад сатан онжин гараарэ хайртай нэгмийн түрүүсээ хатны хатан ормуудми За өчтөр буюу 8 сарын 12-нд манай Саднамын шахын том хүү Ширчин манай бир Жавзан долом хоёрын хорим үнэхээр сайхан болж байна. Өнөөдөр болохоор ахын маань одоо алтан онгоны медалга наадам бас сайхан эхэлж байна. Бид эцэг эхээс зургуулаа. Манай ах болохоор насаараа одоо мал маллаж Төв аймгийнхаа Баян цагаан суманд хурдан удмын адуутай сайхан айрхтай, айргаар алдартай тэгээ сумынхаа мянгат малчин сумын алдарт уяач ийм хүн байгаа. Тэгээд найр наадам бол үнэхээр сайхан болж байна. Сэтгэл маш өндөр байна. Бидний баг байхад нэгдлийн үе гэж байсан. Тэгээд багаасаа хураг шиг хариулж өдөржин тугал мал хариулж энэ сайхан сайлсуу сааж багаасаа ер нь хөдөөний ажилд их сайн болж өссөн байгаа. Тэгээд би чинь 1990 онд сургуульд сураад тэгээд 8 дугаар ангиас Улаанбаатар хотод суугаад нэгтлэн бодох мэргэжлэр 2003 онд төгсөөд мэргэжлэрээ одоо 20 жил ажиллаж байна. 2023 оноос сарын 10-аар ер нь анх хичээлж эхэлсэн. Одоо 1 жил гарны хугацаа болж байна. Энэ жил Баянгар аймгийн наадам ламын гэгэний 385 жилийн ойд 4 дугаар байранд орж аймгийн онц харваач цалтай болсон байгаа. Сая 8 сарын 10-нд Хинтээ аймгийн Бэрх хотын 70 жил зүүн бүсийн чуулга харваанд 40 сумнаас 34 онж спортын мастер цолны болцол биелүүлсэн байгаа. Яг энэ багагүй хугацаанд амжилт гаргахад минь нөлөөлж одоо миний хань бас үндэсний сураар хичээлээд 4 жил болж байгаа. Миний багш Монгол Улсын мэрэгэн Баатрин Дашцүг гэж хүн байдаг. Тэгээд энэ сайхан хүмүүсийнхаа зааж зөвлснөөр
энэ асар богино хугацаанд бас өндөр амжилт гаргаж байгаадаа баяртай байна. Одоо сурын харваагаар хичээллээд 1 жилийн дотор л гихчээр Баянзгаан сумныхаа одоо 100 жилийн ойд би одоо нэг харваагаар хичээллэж оролцъё гэж байсан. Тэгээд сая бас аймгийн дархан иргэн спортын мастер цол авч угаад нь ерөнхийдөө бас их баяртай байгаа. Өргөн ч гэсэн одоо тийм цолтой. Тэгээд энэ ямарваа хүн ажлын амжилт гаргана гэдэг чинь тууштай өөрийн бас нэг хичээл зүтгэл ерөнхийдөө одоо ачаа даана гихчээр хүний одоо юуг шалгаж байна да тийм ээ. Тэгээ одоо сайхан хэдэн хүүхдийнхээ юунд тэнгэр сайхан талдаа одоо энэ алтан унганы юуныхаа медалгыг тэмдэглээд нутаг усныхаа олон түмнийг цуглуулад одоо эдэнийхээ тээж малынхан буян айраг цагааг барай цууж байгаа нь бол өнөөдрийн хувьд одоо ер нь надад хамгийн их баярлууштай асуудал эндээ л байна. Нодны уржны энэ төр эднийг чинь 60-70-гүй барьцгааж байсан. Ер нь Монгол хүн малын буян хишиг мал байж байгаад малын буян хишгийг бүрэн ашиглаж байсан цагт одоо ер нь хамгийн баян юм чинь мал байна. Хатуу үед бол малчин хүн бас нэлээд их зүдэрч байж энэ мал сүргээ онд оруулдаг. Тэгээ малчин хүний хөдөлмөр бол өглөөнөөс ахгуулаад орой болтол цаг наргүй ч гэсэн хэн хичээл зүтгэлтэй хэн одоо ажиллаа зөв зохицуулж хөдөлж ажиллаж байснаар л сайхан байна л да. Энэ содны мишийн дараагийн дүүрэн бэлэг нодны сумын юу яасан сайн малчин болсон, мянгат малчин болсон. Тэгээд аймгийн авраг малчин болсон шүү дээ. Тий. Тэгэхээр одоо бас яг тодорхой хэмжээнд сургууль суралцсан ч гэсэн багаасаа малчны нэг бодлын эрдэм ухаан юм тийм ээ. Малчин хүн ч одоо дээл хувцаа ойдог байлаа. Бидний үед бол сайн сүгээ сансаадаг байлаа. Бүх юм л өөрснөө хийдэг гэсэн. Одоо цаг үед бол бас арай дэвшилттэйч болж байгаа юм уу? Ерөнхийдөө ямар гэх вүдээ ер нь малчин хүний амьдрал бол хэн хөдөлмөрлөж сэтгэж юмаа зөв зохицуулж байсан нь тэргээрээ л илүү их амжилттай ажил амьдрал нь сайн явна. За тэгээд би ч одоо даал хүрч байгаа нь ерөнхийдөө ингээ хэдэн хүүхэд маань малынхан буян заяагаар сайн сайхан явхлаа. Өнөөдөр ч одоо ер нь сэтгэл өндөр нутгийн олон түмэнтэйг ингээд баяр баясгалантай дэлгэр зууныхаа цагт сайхал байна да хүмүүс. За одоо ингээд ярихад нэг нь орхиж болох байхал да. Одоо миний дүү дагчдэрчийн хүү цэрэнд орж одоо бас сайхан адуугаа өсгөөд олон болгоод бас алтууны эзэн болсон. Одоо өшөөч өсөж өржүүлэх бах, үр хөвгтөө дамжуулах бах. Тэгээ энэ жил Төрөлх нутгийнхаа 100 жилийн дагчдэрчийн соёлын морин айрагдлаа. Тэгээд одоо ийм их давхар их сайхан баяр болж байгаа юм чинь одоо өсөд төрсөн нутгийнхаа ард түмэнд одоо эрүүл саруу сайхан байгаарай гэж ерөөдөө.
Эрхэм үзэгч та бүхэндээ 100-ны манлаа урдны үлгийн нутаг Төв аймгийн Баян цагаан сумаас энэхүү уралдааныг бэлтгэн үзүүлж байна. Төв аймгийн Баян цагаан сумын 3 түрүү багийн сумын алдарт байж мянгад малчинд оржийн содном иш бэлгийн удирлын тооллын 17 дугаар жарны хилэн тэхмэх модон луу жилийн босгон дээр Монголын үндэсний олон нийтийн хариуцлагын 5 эрдэнэ нэвтрүүлгийн нэрмжит Алтан унганы эзэн болж Алтан унгийнхаа мялалга наадмыг Налгар намрын тэргүүн сард тэмдэглэн өнгөрүүлж баяр наадмын ихнес тэмэртэй оролдоонд шандаа шалгах 40 орчим хүлгүүд гарааныхаа зурхайд гарсан байгааг та бүхэндээ харуулж байна. За 1956 оны ардын усгалын 35 жилийн өвхөр наадамд шүтлэн бороороо айрагдуулаад 1958 оны ардын усгалын 37 жилийн өвхөр наадамд мөн шүтлэн алзуураа айрагд дурлуулсан Төв аймгийн Баян цагаан сумын уяач Гомби ядамжаа өгдөг хүний аж ахуй доржийн содном иш энэ жил Монгол улсын Алтан унганы эзэн болж Алтан унгийнхаа мялалга наадмыг Алтан тал нутагта ард олонтойгоо хамтран тэмдэглэн өнгөрүүлж их насны мөрдийн оролдоонд шандаа шалгах 40 орчим хүлгүүд гарааныхаа зурхаард эгэнсэн байгааг та бүхэнд харуулж байна. Хэдхэн мөчнөрөө их насны мөрдийн оролдоо иргэнэ. За орж илөө 100-ны манлаа урдны үлгийн нутагт морд иргэлээ. Төв аймгийн Баян цагаан сумын яриад Монгол улсын Алтан унганы эзэн доржийн содном ишийн Алтан унганы мялалга наадмын их насны мордын оролдооныг 166 номерт амарсан Төв аймгийн Баян цагаан сумын уяач Эрхэм баярын шарав жамсын мормор хөдлөөд гарлаа. За эмэгтэй хөвгтөө онож орлуулж байгаа Төв аймгийн Баян цагаан сумын уяач Эрхэм баярын шарав жамсын ордон мормор өнгөлсөн амун үзүүндэр нь Дундгой аймгийн Эрдэнэ далайн смын аймгийн алдарт байж Эренцэн давгийн мөнхөлтийн хурамар амун үзүүндэр цаа талд нь наа талд нь 3 дээр нь 247 номерт амарсан Төв аймгийн Баян цагаан сумын эцвэгийн нацагд оржийн сартай ярмар их насны мордын оролдооны 3 дээр очсон байна. Цаа талд нь 4 дээр нь 71 номерт амарсан Төв аймгийн Баян цагаан сумын уяач Алтан гэрлийн Атанбаатарын уран мор 3-оор орж ирсэн Төв аймгийн Баян цагаан сумын эцвэгийн нацагд оржийн ярмар 4 дээр цаа талд нь Төв аймгийн Баян цагаан сумын уяач Авдын эрдэ очрын ордон борлмор их насны мордын оролдооны 4-5 дээр байна. За хурдын шандас их насны мордын оролдоонд 777 номерт амарсан улаан хамгаалтын дуулахтай хөвгтийн онож орлуулж байгаа Төв аймгийн Баян цагаан сумын уяач эцвэгийн шийдэр зэрэнгийн урмар их насны мордын оролдооны 7-8 багцанд харагдаад өнгөрлөө. Энэ 236 номерт амарсан Төв аймгийн Баян цагаан сумын уяач Батбаатарын Минь дамрын хурдан зэрдмор Монгол эмээлтэй хөвгт онож орлуулж байгаа энд байна. Ард талд нь 21 номерт амарсан Төв аймгийн Баян цагаан сумын уяач Баяр сайхны инх болтын хурдан халтармар байна. Цаа талд нь 101 номерт амарсан Төв аймгийн Баян цагаан сумын уяач Оргодлын шаргалтмарыг Чирнээл яган цамцтай хүүхэд онож орлуулж байгаа цаа талд нь байна. За ингээд урагшил цагааруулнаа. Өнөөдрийн морь наадмын их насны мордын оролдоонд 236 номерт амарсан Төв аймгийн Баян цагаан сумын Батбаатарын Минь дамрын зэрдмор урд талд нь Төв аймгийн Баян цагаан сумын Цэрэн дундгийн Баторчгийн шаргамар 11 номерт амарсан үзүүрийнхээ эд морон дээр очиод нийллээ. За хурдан шандас их насны мордын оролдоонд энэ 3 морныхоо цаа талаар 467 номерт амарсан Төв аймгийн Баян цагаан сумын 2 дугаар багийн уяач Дуусан зэндийн Батцангилийн хөө Батцоожийн сартаа урмаар явлаа. Энэ эд морны наа талаар 8 номерт амарсан Төв аймгийн Дундгой аймгийн цагаан дэлгэр сумын Инх хотын Бат эрдний хурдан шаргамар байна. Энэ эд морны ардл дээр 198 номерт амарсан Төв аймгийн Баян цагаан сумын 5 даваагийн сартаа урмаар цаа талд нь Дундгой аймгийн цагаан дэлгэр сумын Инх хотын Бат эрдний шаргамар түүний цаал 453 номерт амарсан Төв аймгийн Баян цагаан сумын Цэрэн зогслын Эрдэнэ хоёрын цавдармар. За тэр хамгийн цаалаар 254 номерт амарсан Дундгой аймгийн цагаан дэлгэр сумын Шовоохон Инх хотын ордон онгор алцмар байна. За энэ 467 номерт амарсан Дорнод аймгийн Дашвалбар сумын Батчавын мөнхтөрийн онгадуу Төв аймгийн Баян цагаан сумын уяач Батцангилийн Батцоожийн ордон хүрэн мар байна. Энэ 96 номерт амарсан Дундгой аймгийн цагаан дэлгэр сумын уяач Насан тогтгийн мөнхөгийн ордон олмор 37 номерт амарсан Мялалга наадмаа хийж байгаа Монгол улсын Алтан унганы эзэн доржийн содном ишийн хүү Анандын бормор түүний уртлаар мөн одоо Монгол улсын Алтан унганы эзэн содном ишийн хүү Ширчингийн бормор байна. Загалмар байна. За цаа талаар нь 777 номерт амарсан Төв аймгийн Баян цагаан сумын 3 түрүү багийн аймгийн алдарт уяач эцвэгийн шийдэр зэрэнгийн хурдан хөрмөр байна. Төв аймгийн Баян цагаан сумын уяач Авид гэж хүний хүрээ азрагны их талын удамтай эмор 11 номерт амарсан Төв аймгийн Баян цагаан сумын уяач Цэрэн дундгийн Баторчгийн шаргамар урд талд нь 42 номерт амарсан Төв аймгийн Баян цагаан сумын Авдын эрдэнэ очрын ордон хөрмөр байна. Энэ цаа талд нь 114 номерт амарсан Төв аймгийн Баян цагаан сумын Инх настын Цогтбаатарын загалмартай адилхмар байна. Түүний цаа талд 42 номерт амарсан 111 номерт амарсан Төв аймгийн Баян цагаан сумын уяач Төв аймгийн Баян цагаан сумын уяач Цэрэн дундгийн Баторчгийн уран мар 5 6 дээр за ингээд үзүүрийнхээ дурмарыг харуулж байна. Их насны мордын оролдооны 4 дээр 42 номерт амарсан Төв аймгийн Баян цагаан сумын байр нааданд түрүү магнат хурдалж байсан Төв аймгийн Баян цагаан сумын Авдын эрдэ очрын ордон борлмор ам 4 дээр гол 3 дээр 49 номерт амарсан Төв аймгийн Баян цагаан сумын уяач Сүхбаатарын намсраа даваагийн ордон саарлмар 3 дээр байна. За амун үзүүнээр 71 номерт амарсан Дорнод аймгийн Баян төмөн сумын мөнх хөргөлийн онгадуу Төв аймгийн Баян цагаан сумын уяач Алтан гэрлийн Атанбаатарын урмар амун үзүүнээр гол Монгол улсын Алтан унганы эзэн доржийн содном ишийн Алтан унганы мялалга наадмын их насны мордын оролдооныг Дундгой аймгийн Эрдэнэ далайн смын явуул аймгийн алдарт байж Эренцэн давгийн мөнхөлтийн сартаа урмар хөдөлж игэлжээ. Архангай аймгийн төвшрүүлэх самын явуул Цагаан бандын Буян Баатрын онгадуу түүний тод хүрээ азрагны тул амун үзүүндэр нь Орнод аймгийн Баян төмөн сумын Ариад аймгийн алдарт байж ундрахаар дамжиж гарч ирсэн Төв аймгийн Баян цагаан сумын Алтан гэрлийн Атанбаатарын урмар айргийн
3 дээр дахиад одоо хурмаар байгаа. Сааралмар Төв аймгийн Баян цагаан сумын Намсраа тавгийн сааралмар 3 дээр 4 дээр Төв аймгийн Баян цагаан сумын байр наадам төрүүлж басан Төв аймгийн Баян цагаан сумын уяач Авдын эрдэ очрын ордон буурлмар ихнэс нэмэрдийн орлооны 4 дээр байна. Уян шурлуулж байгаа хурмаар намын үзэндэр бол өөрийнх нь буурлмар 4 дээр 5 дээр Төв аймгийн Баян цагаан сумын аймгийн алдарт уяач Дэсвгийн шийдвэр зэргийн ордон хурмаар 6 дээр Төв аймгийн Баян цагаан сумын уяач Авдын эрдэ очрын ордон хурмаар 6 дээр 7 дээр ихнэс нэмэрдийн орлооны Төв аймгийн Баян цагаан сумын Цэрэн дундгийн Батуршгийн шаргамар ихнэс нэмэрдийн орлооны 6 7 дээр 8 дээр Төв аймгийн Баян цагаан сумын уяач Цэрэн дундгийн Батуршгийн хурмаар хань дээр хадагтай хурмаар 8 дээр яваа шүү. За урдын жандас ихнэс нэмэрдийн орлооны Төв аймгийн Баян цагаан сумын уяач Цэрэн дундгийн Батуршгийн шаргамар хурмаар 7 8 дээр явлаа. Ихнэс нэмэрдийн орлооны 9 дээр гараад лото өнгөний эдтэй орлсон Төв аймгийн Баян цагаан сумын уяач Дэсвгийн нацагт оржийн сартаа хурмаар халтрамар 9 дээр 10 дээр 114 номер тамарсан Төв аймгийн Баян цагаан сумын Инхнэстэн Цогтбаатарын хурдан загалмар 11 дээр Төв аймгийн Баян цагаан сумын Батбаатарын Миндамарын зэрдмар 12 дээр цаатлаар Төв аймгийн Баян цагаан сумын уяач Батсанглийн Батцоожийн хурмаар 13 дээр 63 номер тамарсан Төв аймгийн Баян цагаан сумын уяач Жамиан доржийн Чандбаны хурдан алагмар цаатлаар нь 4 номер тамарсан Төв аймгийн Баян цагаан сумын уяач Батөргөлийн самбуугийн хурмаар тэр цаатлаар нь урагшилж явна. За энэ 21 номер тамартлан наадлаар нь явж байгаа сайхан улаан цамцтай хөлтөөнөөс унаж урдлуулж байгаа Төв аймгийн Баян цагаан сумын Баяр сайхан их болтын хурдан алтар байна. За ингээд арагшаагаас нэлээд сайхан сууж харуулсан байна. 198 номер тамартлан Төв аймгийн Баян цагаан сумын Лавг дуугийн сартаа хурмаар энэ 3 борныхоо өнгөн дээр 101 номер тамартлан Төв аймгийн Баян цагаан сумын Оргодлын шаргалцмар энэ 3 борныхоо артал дээр болоо. Араас одоо 2 сайхан хулмар оржсон Дундгой аймгийн цагаан дэлгэр сумын Насан тогтохын мөн хүүгийн 2 хулмар нь хоёулаа орж ирлээ. Энэ 300 номер тамартлан Төв аймгийн Баян цагаан сумын Дэсвгийн нацагт оржийн шаргамар ихнэс нэмэрдийн орлооны 20 дээр урагшилж явна. Урд талд нь 303 номер тамарсан Дундгой аймгийн цагаан дэлгэр сумын байр нааданд одоо айрагдаж аман үзүүлсэн Дундгой аймгийн цагаан дэлгэр сумын Насан тогтохын мөн хүүгийн хурдан хулмар ахаад ард талд нь бас Насан тогтохын мөн хүүгийн хурдан хулмар байгаа. За ингээд урагшлан 101 номер тамарсан Төв аймгийн Баян цагаан сумын Оргодлын ордын шаргаалцмаар наадталд нь 198 номер тамарсан Төв аймгийн Баян цагаан сумын Лавг даваагийн сартаа хурмар цаа талд нь 1249 номер тамарсан Төв аймгийн Баян цагаан сумын Дөнгөтийн Батулцгийн хурдан онгороолцмаар ихнэс нэмэрдийн орлооны энэ 3 борныхоо өнгөн дээр байна. За ингээд урагшил цахаар болно. Төв аймгийн Баян цагаан сумын хараад Монгол улсын алтан болгоны эзэн Доржийн содон мишин ихүү Анандын бормор Ширчингийн загалмар хоёулаа энд явна. Аав нь одоо алтан болгоныхаа медалгын наадмыг хийж байгаа энэ цаг мөчид хүү Ширчин нь одоо гэргий жавзан дуламтайгаа гал голомтой отрооч хурмын алсаахан хийсэн байгаа. За энэ 453 номер тамарсан Төв аймгийн Баян цагаан сумын Цэрэн цогцлын Эрдэнэ хоёрын завдрмаар Сум орон нутгийн наадамд 10 гаруй төрүүлж харигдсан хурдан завдрмаар урд талд нь 21 номер тамарсан Төв аймгийн Баян цагаан сумын Баяр сайхны их болтын хурдан халтар бар байна. За урдын шандас ихнэс нэмэрдийн орлоонд 63 номер тамарсан Төв аймгийн Баян цагаан сумын уяач Жамиан доржийн Чандбаны хурдан алагмар байна. Сайхан байлуу алагмар. За ингээд урагшилж одоо саагаруулнаа. Төв аймгийн Баян цагаан суманд өнөөдөр торох юмгүй энэ сайхан талд өнөөдөр ихнэс нэмэрдийн орлоо бол үнэхээр сайхан болж 21 номер тамарсан Төв аймгийн Баян цагаан сумын Баяр сайхны их болтын халтармаар энэ 42 номер тамарсан Цээж нэмнэтийн хурмаар Төв аймгийн Баян цагаан сумын Авдын эрдэ очрын хурдан хурмаар урд талд нь Төв аймгийн Баян цагаан сумын байж Дэсвгийн нацагт оржийн хурдан сартаа ярмаар байна. За энэ ихнэс нэмэрдийн орлооны 10 дээр мордыг харуулж байгаа шүү. Энэ 4 номер тамарсан Төв аймгийн Баян цагаан сумын Батөргөлийн самбуугийн хурмаар урд талд нь Төв аймгийн Баян цагаан сумын Инхнэстэн Цогтбаатарын урдан загалмар байна. Ногоон цамцтай хөвгтөө онож орлуулж байгаа. Түүний урд талаар Төв аймгийн Баян цагаан сумын уяач Батбаатарын Миндамарын зэрдмар Монгол эмээлтэй хөвгтөө онож орлуулж байгаа. Урд талд нь 467 номер тамарсан Дорнод аймгийн Ташилбар сумын Батшивын мөнхтөрийн унгаа дуу Төв аймгийн Баян цагаан сумын 2 дугаар багийн уяач Луусан зэндийн Батсанглийн ихүү Батцоожийн хурмаар 111 номер тамарсан Төв аймгийн Баян цагаан сумын уяач Цэрэн дундгийн Батуршгийн хурмаар урд талд нь 49 номер тамарсан Төв аймгийн Баян цагаан сумын уяач Сүхбаатарын Намсраа даваагийн ордон саарламар байна. За урдын шандас ихнэс нэмэрдийн оролдооны үзүүрийн одоо дөрвөн морстой жинхэнэ энд байна да. Төв аймгийн Баян цагаан сумын уяач аймгийн алдарт байж Дэсвгийн шийдвэр зэргийн хурмаар ихнэс нэмэрдийн оролдооны 4 дээр бол Төв аймгийн Баян цагаан сумын уяач Цэрэн дундгийн Батуршгийн ордын шаргамар 3 дээр байна. Төв аймгийн Баян цагаан сумын хавар нааданд өнгөрсөн жил харигдсан Дундгой аймгийн цагаан дэлгэр сумын 100 жилийн хавар нааданд бас харигдсан өөрийнх нь унгамаар арийнх нь хурмаар Төв аймгийн Баян цагаан сумын Дэсвгийн шийдвэр зэргийн хурмаар соёолондоо сумын хавар нааданд зөрүүлээ Дэрэн сумын баяр нааданд мөн дөрүүлж байсан ийм ороо. За урдын шандас ихнэс нэмэрдийн оролдооны үзүүрийн 2 морол нэлээд олдсон байна. Төв аймгийн Баян цагаан сумын хараад Монгол улсын авраг малчин Монгол улсын алтан унганы эзэн Доржийн содон маш мялалга наадмаа алтан тал нутагтаа сайхан хийж өнөөдөр ихнэс нэмэрдийн оролдооны үзүүрийн 2 морол нэлээд олдсон. За Төв аймгийн Баян цагаан сумын уяач Алтан гэрлийн Хатанбаатарын хурмарыг Төв аймгийн Баян цагаан сумын хурдан хүрээ азрагтай авдгиж өнийхөө эрдэ очир байсан аман үзүүн дээр байна. За ингээд өнөөдөр ихнэс нэмэрдийн орлооныг Дундгой аймгийн Эрдэнэ далаас мягуул аймгийн алдарт байж Эренцэн давгийн мөнхөлтийн сартаа хурмаар өнгөлсэвэрэ. Дундгой аймгийн Сайн цагаан сумын 100 жилийн наадамд аман үзүүн дурдлаад Эрдэнэтэд болсон илгээлтийн эзлийн алдрыг тэмдэглэх 50 жилийн улсын бүсийн орлоонд 10 гаргаж хурдсан бууртаа урдан өвлөг улсын бүсийн орлоонд арьж байсан тод хүрээ азрагны төлөө. За аман үзүүн дээр нь Дорнод аймгийн Баян түмэн сумын мөнх хөргөлийн унгаа дуу Төв аймгийн Баян цагаан сумын
сумын уяж Алтан гэрлийн Хатанбаатарын урмаар аман хөдөөдөр Дундгой аймгийн Говь Хутал сумын 100 жилийн ямар наадамд 11 дурдасмаар за ингээд 2 мар хараа бараандаа хөдөлтөөр давуулаа. За та талд нь Төв аймгийн Баян цагаан сумын 3 4 багийн нутаг Бага Умбайгийн баруун зүүн хаяа нуур мэлтэлцэн байгаа энэ цаг мөчид Монгол улсын алтан онгоны эзэн Доржийн содон биш адуун сүргээ одоо бэлчээдэг алтан тал нутагта мялгалга наадмаа сайхан тэмдэглэн өнгөрүүлж баяр наадмын их насны мордын оролдооны үзүүрийн 2 мар бол нэлээд сэрчээ. За арын хамаардаас 3-400 м хэртэй багш байна. Төв аймгийн Баян цагаан сумын уяач Алтан гэрлийн Хатанбаатарын урмаар наадалд нь цаа талд нь Дундгой аймгийн Эрдэнэ далайн сумаараа аймгийн алдартай байж Эренцэн давгийн мөнхөлтийн сартаа урмаар буцаад өнгөлж гэлээ. За энэ аргагүй урдмар маа улсын байр наадамд харигдсанд Монгол улсын хөтөлбөрийн баатар Төмрийн мөнхөрийн хулгар ярмартай эцэг нэгтэй ямард за ингээд өнөөдрийн байр наадамд Төв аймгийн Баян цагаан сум Дундгой аймгийн Эрдэнэ далайн сумын уяач Эренцэн давгийн мөнхөлтийн сартаа урмаар түрүү мөгнө турдаллаа. За аман үзүүнд нь Төв аймгийн Баян цагаан сумын Алтан гэрлийн Хатанбаатарын урмаарыг авдын эрдэ очроо яж аман үзүүнд дурдлууллаа. За айргийн 3 Төв аймгийн Баян цагаан сумын Цэрэн дондгийн Баторчгийн шаргамар Төв аймгийн Баян цагаан сумын уяач Дэсвгийн шийдэр зэргийн зэрэгмөр 4 турдалж Төв аймгийн Баян цагаан сумын Батцангилийн Батцоожийн хөрмөр 5 турдаллаа. Сартаа урмаар 6 дээр Төв аймгийн Баян цагаан сумын уяач Цэрэн дондгийн Баторчгийн хөрмөр 7 дээр Төв аймгийн Баян цагаан сумын Инх настын Цогтбаатарын хурдан загалмар 7 турдаллаа. Төв аймгийн Баян цагаан сумын уяач Сүхбаатарын Намсраа даваагийн сааралмар 8 турдаллаа. За арын хамаардыг харуулсан үзүүрийн 8 мар орсон 9 дээр орж хамаарыг харуулсан Төв аймгийн Баян цагаан сумын Баяр сайхны хултын халтармар 9 турдаллаа. За 10 дээр Төв аймгийн Баян цагаан сумын Батбаатарын Минь дамрын зардмар 11 дээр 453 номер томорсон Эрдэнэ хоёрын завдармаар орж ирлээ. За ард талд нь өнөөдрийн mar наадамд 101 номер томорсон Төв аймгийн Баян цагаан сумын Оргодлын шаргамар Төв аймгийн Баян цагаан сумын Ширчингийн Анандын бормор орж ирлээ. Ширчингийн бормор бас орж ирлээ. Төв аймгийн Дундгой аймгийн Цагаан Тэгэрсмийн Дагдан дорж нэмд орчин завдар алсмаар энэ орж ирлээ. Төв аймгийн Баян цагаан сумын 3 дугаар магийн малчин Цэрэн дондгийн Батарч гэж хүн байна. Энэ ерөөдөө унган мордоо энэ жил 9 настай морь Нодон Баян цагаан суманда арь ицээ. Энэ жил Дундгой аймгийн Цагаан Дэлгэр суманд 100 жилд бас арь ицээ юм аа 3-аар давхсан. За эцэг талдаа ерөөдөө энэ Говь Хутал сумын Төвдөнгийн шарав жим цадвал ордог юм да. Тэгээд ерөөхдөө унган мордоо одоо унган бойлон тамхтай манайх чинь бойлон тамхтай адуутай айл манай дээд талд хойд дээд талд ахлам даваа хөвгөж хүн байдгийг бид хэд орон нутгаараа бас ойр зургийн наадамд бас сайхан морь харагдуулж ойр зургийнхаа наадам бас чимж явд юм оо яг бойлон тамхтай адуугаараа бид хэд ч одоо нэг л хонхрын сайхан эцгүүдийн буйнд адуу мал дээр өссөн улсууд манай Доржийн содон биш гэж сайхан энэ бас сонгор нутагтаа сайхан аавын бэлдсэн адууг бас бэлдэж сайхан явж байгаа юм байгаа мó. Одоо содон биштэй алтан онгоны эзэн болсонд баяр хүргээд төмөн онгоны эзэн болоорой гэд өсөн өрөө өдөө. За баярлалаа. Тэ өнөөдөр Төв аймгийн Баян цагаан сумын содон бишгээд хахыг алтан онгоны наадам дэрж хөрөн мөрөө сайхан урлуулж аман хөзүүллээ. За би бол Төв аймгийн Баян цагаан сумын хариуд залуу яч зан сам гэж залуу байна. Энэ манайх Хатанбаатар гэдэг ах юм мөр угамаа. Хөрөн мөр энэ жил хавчиг 7 настай мөр. Энэ Дорн таймгийн Баян төмөн сумын хариуд мөнх хөргөлгээ залууг авсан мөр угамаа. Дорн таймгийн Баян төмөсөр аймгийн алдартай ч ундрах гээд ахаараа дамжуулж авсан тийм мөр. Энэ сая хавар аваад. Тэ мөнх хөргөлгээ залууг юм мөр. Энэ жилийн 3 дахь давхар уяагаар энэ дэрж уралдаад амаа үзүүллээ те. За энэ жил Дундгой аймгийн Говь Хутал сумын түүхэн 100 жилд 11-ээр давхичаад сая манай нутгийн бүрдгээд тахилах наадамд бас 11 турдалчаад энд 3 дахь давхар уяагаар ирж амаа үзүүллээ сайхан байна баяртай байна. За тэгээд Дорн таймгийн Баян төмөн сайраад аймгийн алдартай ундрахтай бас баярлаа гэж хэлээ. Унгын эзэн мөнх хөргөлтэй бас баярлаа гэж хэлээ. Манай соовх бол олон төмөнд нэр хүндтэй адууг сайхан өсгөж үржүүлж байгаа тийм сайхан хүн байгаа. Энэ жил 2024 оны босгон дээр үзний телевизээ улсын алтан онгоны эзэн гэдэг шагнал аваад найр наадмаа хийж байна. Ахихтай цаашдаа ажил амьдралд ажил үйлсэд өндөр амжилтыг хүсье да. Морин хурдаа унган усаа төрхөлтгөө. За би Дундгой аймгийн Эрдэнэ талаас юм яриад Эренцэн давгийн мөнхөлдөж байж байна. Тэгээ сайхан Төв аймгийн Баян цагаан хурдны өлгийн нутагт дээрээ өрөмөрөө дөрүүлгэсэндээ баяртай байна. Сайхан байна. Сайхан наадам болж байна. Энэ Цагаан Мэндийн Буян Баатар гэж хүний л унгаа адуу юм лээ. Надаас дамжиж ирсэн адуу гомаа тэгэхэд. Тэгээ сайхан хурдаад ирсэн байна тэгэхэд. Энэ жил энэ Дундгой аймаг сайн цагааныхаа 100 жил аман үзүүдэд тэгээд нэг 26 цаныг төрүүлж байгаа тэгэрсэн дээ. Энэ 2 3 туяа гараад явчихна. За энэ жил бас сайхан уралдсан. Бас нэг сумын 100 жилүүдээр нэг 5 6 төрүүтэй Говь шанх улсын бүстэй хэр соёл манай аман үзүүдэд ер нь манай гал нийтдээ бас 10 гаруй хариг төрүүтэй сайхан уралдлоо.
За Төвөмгийн Баян цагаан суманд анх удаа ирж байна уу? Сайхан наадам болж байна. Тэгээд энэ сайхан наадам хийж байгаа энэ Содном мишхийн үр хөвгүүд төрөл төрсгөтэй тэгээд халуун баярын минь төргий да. За бай. Баян цагаан сум 3 дугаарагийн малч шийтэрсрэн гэдэг юм байна. Хөрөн мөр өөрийн унагаа доо. За чиг тал нь цавдар халзаадар бас сум үсээр хадам нарыг гэжсэн тийм хацраг басаа. Эхэн хонгорго манай хадам өвгнэ. Өвгөө хөрнөө өг хонгорго байсан. Тэрний удамтай хөө. Авид гэж юм байна. За сум аймгийн чанартай наадам бага наадамд за 40 гараар харагдаж төрүүлээд байгаа. Баян цагаан суманда соёл өмөр төрүүлж байсан 6 жилийн. За дэрэнд бас төрүүлж байсан дундгой соёл өмөр. Тэ. Дундгой говьхтаа суманд аймгийн бүст соёл өмөр бас төрүүлж байсан. За тэгээд сумынхаа зогсоол харахны наадамд 4 удаа харагдаад байгаа юм байна. Өө тий биднээс бас нэг багийн нэг хонхорын усууд сайхан мөр сайхан үеийн удмаараа адуу сайхан маллдаг алтгооны эзэн болсон дүүнэртээ бас дахин давхар баяр хүргэе. Сайхан баяртай сайхан байна. За баярлалаа. Би Төв аймгийн Баян цагаан сумын 2 дугаарагийн залуу яаж Батсангал гэж хүн байна. Миний энэ зайрдмөр энэ жил хавчигмөр. 22 онд налаахын 100 жилд очиж 5-аар давхиж байсан. Нодлон соёл өмөр Баян цагаантаа 3-аар давхижсэн. Энэ жил сая нэг ургийн баярт очиж 3-аар давхижхаад ирсэн 2 хоногийн өмнө. Энэ удам нь Доронтын Ташилбарын Батчуугийн мөнгөтөр гэж хүний оног юмар байна. Алтан онгоны эзэн болсон Содном ахта баяр хүргээд тэгээ цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Байд наримдах бүрэн эрхэд Монгол улсын ардаа хөвсгөлийн түүхэн яруулдар 103 жилийн Төвөмгийн Баян цагаан сумын түүхэн яруулдар 100 жилийн их наадмын хүрээнд Төвөмгийн Баян цагаан сумын 3 дугаарагийн малчин аймгийн алдартай яаш мянгат малчин дөржийн Содном мишийн алтан өнөөний медаль наадамд их насны мөрдийн уралдаанд төрүүлэн ирсэн Төвөмгийн Баян цагаан сумын угуул бүрүүсрэнгийн Дастимбэрлийн хүрэн төрүүлж аман хөзөөнд Төвөмгийн Баян цагаан сумын 1-р малчин Алтан гэрлийн Хатанбаатарын зэвд айргийн 3-т Төвөмгийн Баян цагаан сумын 3-р малчин Цэрэн дундгийн Батөрчхийн шаран халзан айргийн 4-т Төвөмгийн Баян цагаан сумын 3-р малчин Дасивгийн шийтэр цэрэнгийн хүрэн айргийн 5-т Төвөмгийн Баян цагаан сумын 2-р Батсангилийн Батцоочийн сартай зайрд нь хөвөн цагаан үлийг хөхөлзүүлээд ирдэг хөрөс талтан дэлхийг нэжигнүүлээд ирдэг талайн цаанаа давхаад ирдэг үлийн таанаас ундраад ирдэг үжим талыг хэрлгээд ирдэг мянган ахти төрүүн метр шиггүй гүгээд ирдэг мэдсэн жилдаа сунгаад ирдэг гандруун туурайгаар газрын хөрсийг өнгөлөн хөдлөж Тулай сайхан заваа хотолзуулан тураг сайхан бие гололзуулан ирж ардаа засгийн хүндэт чагналалтан мөнгө хүрэл медалнуудын мөлтийг хангаад ардаа төрийн зөвтгөлтүүд аймаг сумын өдөр тахнагууд та бүгдийн өмнө мөрлөн ирж ясан зогсоод арамгай шинжээг агуулан төрсөн ариун сайхан магнай дээрэн алтан медалийг олзуулж Малаар эрдний шинжтэй 50 сайхан магнай дээр мөнгөн медалийг олзуулж хөлгөн шинжээг агуулан төрсөн хөдөр чирэг магнай дээр хүрлийн медалнуудыг олзуулан хайрыг сүгээр медалгуулан алдар цолоодуулан унсан хүүхдийн урам зэргийг сэргэн батрааж үйсэн хүний ухаалаг ажиллагаа уйггүй хөдөлмөрийг илтгэн харуулсаар Хэцнээ сэтгэлийг баярлуулан эрийн хэмрийг сэргэн инээ дэх баяр цэнгэл наадмын цогж явахтан сүрийг батруулагч бат өдөр хурдан сайхан хөлгүүд нь эднэрвэлээ.
Ийхүү Төв аймгийн Баян цагаан сумын сумын алдарт байж мянгат малчин Доржийн содон мөшийн Алтан унганы мэлгалга наадмын ихнэстэй мордын оролдоонд тургуулж харагдсан мордын алдар цолыг дуудаж бай шагналыг гардуулан өгөхөд бэлэн болжээ. Ихнэстэй мордын оролдоонд 40 орчим үлгүүд шандаж шалгаснаас Дундгуй аймгийн Эрдэнэ далайсмын уяаж Эренцэн давгийн мөнхөлтийн сартаа урмар түрүү магнаа турдаллаа. Шагналыг 1956 оны ардын усгалын 35 жилийн амар наадманд бор үрээгээ айраг дурдлуулад 1958 оны ардын усгалын 37 жилийн охвар наадманд мөн халзан үрээгээ айраг дурдлуулсан Төв аймгийн Баян цагаан сумын уяаж Гомбын ядам жамын хүүд ашторж одоо гардуулан өгч баяр хүргэж байна. Баяр наадмын ихнэстэй мордын оролдоонд төрүүлсэн морийг Төв аймгийн Баян цагаан сумын яриад Монгол улсын алтан унганы эзэн Доржийн содон мөш өөрийн унаг нь дунд тамагтаа охин адуугаар байлж чагнаж уруусуулж байгаа байна. За байрны адууг содон мөш алдартын хүү энэ баяр наадмын үеэр гэргий жавзан дуламтайгаа гал голомтоо батраасан ширчин одоо гардуулан өгч байгааг та охин толдон харж байна. За ихнэсний мордын оролдоонд аман удан нурдулсан Төв аймгийн Баян цагаан сумын уяаж Алтан гэрлийн Атанбаатарын уран морны бай шагналыг Монгол улсын алтан унганы эзэн Доржийн содон мөш гардуулан өгч байна. За энэ баяр наадмын ихнэстэй мордын оролдоонд аман удан дурдулсан морийг мөн айргийн урд дурдулсан Төв аймгийн Баян цагаан сумын уяаж Цэрэн дундгийн Баторшгийн урдан шарга морийг содон мөш алдарт өөрийн унаг нь дунд тамагтай 90 адуугаар байлж чагнаж уруусуулжээ. Ихнэстэй мордын оролдооны айргийн дөрөвт Төв аймгийн Баян цагаан сумын яриад аймгийн алдарт уяаж Дасцэвгийн шийдэр зэргийн хөрөн айргийн тавд Төв аймгийн Баян цагаан сумын уяаж Батцанглийн Батлоожийн сартаа урмар хурдалж наадамж олноо байсгалаа. Монгол хүн гэдэг бол ер нь хамгийн одоо ухааны ууртай, энэрэнгүй сэтгэлтэй, амиа хийчээсэн биш одоо олон түмэнтэйгээ эвсэг найртай иймэрхүү л явцгааж байна да. Одоо дээд сүүлийнхэн ур ухааныг бол би биширч гайхдаг байхгүй. Тухайн үед одоо ингээ хийдэж суулаа гэхэд ер нь ухааны цараар бол мундаг шүү дээ. Ер нь Монгол хүний л одоо төрлгөөс заяагдсан төрмөл ухаан юм байх та. Тэгэл энэ бүгдэд л баярлж суудгийг штэ. Ингэж баяраа хуваалцаж байгаа өргөн олон түмэн нутгийнхаа ард түмэн бүх хүмүүст баярлалаа. Сайн сайхныг хүсье. Эрүүлэнх ажил хөдөлмөртөө үр бүтээлтэй амар амгалан сайн сайхан явахаас илүү их юм одоо ямар ч хүнд байхгүй шүү дээ. Монгол түмэн хотол олноороо эрүүлэнх амар амгалан байх болтугай. Нутгийн зон онлон минь бүгдөө бас баяр жаргалтай ажил амьдрал нь өөдлөн дэвшиж сайн сайхан байх болтугай гэж хүсэн өрөөё.